За сайн байна уу? Өнөөдрийн ээлжид хичээлээр reported speech авна. За reported speech гэж таарийн бодлоор юу вэ? За direct speech, indirect speech. За direct speech маань одоо шууд яриа буюу хэн нэгэн хүний хэлсэн яриа. За хүний хэлсэн яриаг ингээд ихтэй ингээд хашлтын дотор ингээд хийгээд бичдэг. За indirect нь болгоод одоо хэн нэгэн хүний хэлсэн үгийг цаг хугацаа төлөөний үгээр нь нэг ингээд цагаар ухраагаад одоо хэлдэг шууд бас яриа гэж үздэг. За одоо жишээлбэл одоо энэ жишээ байна. За энэ чинь ингээд хэн нэгэн хүний хэлсэн үгийг нь хашлтан дотор хийж бичсэн байгаа. За харин indirect дээрээ хашлтан байхгүй болоод хэлээсээ she was tired. Тэгээ нэг цагаар ингээд хувирсан байгаа. За төлөөний үг нь хувирдаг гэж хэлсэн. За төлөөний үг нэр нь одоо ингээд I байх юм бол he she. Тэгээд юу байх юм бол бас he she they гэдэг одоо ингээд хувираад. За хэрвээ my байх юм бол ямар болж байна? За we байх юм бол за ингээд энэ мэдчлэн ингээд төлөөний үгнүүд маань бүгдээрээ ингэж хувирч өгдөг. За энэ олонгууд одоо нөгөө манай цагуудын маань хувирах одоо ингээд хувирлал маань байгаа. За эхлээд одоо бүгдээрээ энийг харъя. За энэ дээр хэрвээ present simple ах юм бол past simple. За тэгээд present continuous ах юм бол past continuous. За present perfect ах юм бол past perfect. Past perfect. За ийм байгаа. За одоо бүгдээ энэ хаа жишээг нь харцгаая. За present simple дээрээ it is гэдэг одоо энэ авсан баад энэ маань хувираад одоо яг ингээ хувирч гисэн байгаа. За харин present continuous дээрээ ялангуяа I am teaching гэдэг одоо энэ маань одоо хувираад she was хийж болж ингэж хувирсан байгаа. За present perfect дээрээ happy. За энэ маань болгоод past perfect дээрээ happy. She. За past continuous ах юм бол past perfect. За past perfect ах юм бол past perfect continuous. Present perfect continuous, past perfect continuous. За хэдүүлээ энийг өмнөдөө нь хэлүүлээд гэлж бичээд авчи. За одоо дараагийнх нь энэ нэг бичиж. Одоо энэ дээр сэтлээ төлөөний үгнийхээ одоо хувилуулыг ингээд харъя. Эндээс she гэдэг одоо эмэгтэй хүн байгаа учраас энэ I гэдэг маань бас she болоод ингээд хамжиж байгаа. За ингээд ер нь бол бүгдээрээ ингээд төлөөний үгнүүд маань энэ дээр ингээд хувираад цаг маань хувираад өгч байгаа. За эдгээр дээр ч мөн адил бүгдээрээ ингээд төлөөний үгнүүд маань хувирсан байна. За энэ дээр болонгууд will байх юм бол would болж байгаа. За одоо энэ дээр Can do. За энийг бүгдээрээ уншия.
She said, I can do it. She said she could do it. За энэ дээр She said I must apply for the job. She said she must have to apply for the job. за энэ дээр мастер хамаал энэ ингээд хөрөхгүй ч орсон болно, had to ч гэж орж бас болдог. Энэ хоёр янзаар орж болно. За одоо энэ дээр цагийн маань хувирлаа. За бөрөх юм бол эко болдог. За энэ дээр So what this? Answer хамаа. энэ ингээд хувирч өгдөггүй. Хувирахгүй өөрөөрөө ингээд ордог. Тэгээд Today, that day. Tomorrow, the next day. Yesterday, the last day. Next day, the following day. Last day, the previous day. за ингээд цагууд маань хвчлэн одоо өгүүлбэрийнхаа ихэнх юм уу сүүлд ордог штеп. Тийм болохоор одоо энэ цагууд маань бүгдээрээ ингээд ийм болж хувирч ордог. За одоо саях дээрээ юм жишээ авсан байгаа. За нэг бүгдээрээ одоо уншицгаая. He said, I did this exercise last night. За энэ маань reported speech болохдоо He said he had done that exercise the previous night. за энэ дээр last night маань одоо энэ дээр ингээд яриад өгсөн байгаа. Мөн энэ did маань had done болоод ингээд яриад өгсөн байгаа. Эндээс ингээд манай ингээд бүх саяын үтсэн юмнууд маань ингээд ороод өгүүлбэр маань ийм болж ингээд хувирч өгч байгаа. За бүгдээрээ нэг юм дасгал хийцгээе. Тэгээд за энийг ихэд бүгдээрээ хамт уншчихъя. Тэгээд 3 үгэд гарч ирээд бүгдээрээ самбар дээр бичээд ингээд үзье. За They said, we haven't seen her for ages. за She said, I went to the theater 9 times yesterday night. за 3 дахь нь They said, we'll have to wait till she comes. за эхний үйлдвэрийн хэм бичвүү. За хоёр дахь үйлдвэрийн хэм бичвүү. Юу гэж?
дахь төгөлбөрийн За одоо бүгдээрээ энэ дээр алдаа байна уу гэдгийг хөөж шалгая. За эхнийх дээр танд юу гэж бодож байна? За хоёр дахь дээр нь тэгвэл алдаа байна уу? Баг энэ зөв биш. When гэдэг энэ She had gone. yesterday Юу? she had gone When юу? За тэгвэл гурав дахь дээр нь. comes гэдэг За одоо бүгдээрээ алдаагаа шалгацгаая. За эхнийх дээр хэлсэнчлэн одоо энэ хашлт нь байхгүй тийм ээ. За энэ. За хоёр дахь дээр нь When энэ. энэ юу болох вэ? Ийм болж байгаа. За энэ нь past simple-ээсээ past perfect болсон ингээд хувирч байгаа. За эхнийх нь болонгууд present perfect-ээс past perfect болж хувирсан. За гурав дахь дээр нь Yesterday гэдэг юм the night before. за энэ нь болохоор ингээд ийм ч хэлсэн болно бас одоо энэ бидний үгүй нэг энэ хувирлалтаараа энэ маань ингээд хувиргууд энэ дээрээ бас ингээд алдаатай байгаа байна. Тэнгүүд энэ маань ийм болж хувирах байна. За тэгээд энэ маань болонгууд энэ дээр болонгууд энэ өмнөх дээрээ харсанчлан энэ бэлгад бэл маань энэ дээрээ бүд болсон нь энэ ингээд зүг байна. Past perfect амнага P2 дээр бүлэгээ хөргөх гэсэн үг шүү. Тийм. За. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Тэгээд гэрийн даалгавар байгаа. За өнөөдрийн үгсэн хичээлээ баталгаад бүгдээрээ гэртээ ингээд даалгавруудаа хийгээрэй. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа.